Монгол Улсын үндэсний номын сангийн салбар номын сангийн шинэ байранд өнөөдөр Монголын ноёд язгууртнуудын гэрийн үеийн бичмэл цувралын ихний бот халахын Түшэт хаан аймгийн төрлийн тайзнаар ном мөн Чингис хаан судлалын ном зүйн мэргэжлийн нэгдсэн сангийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд соёл спорт аж ахуйн яамны сайд Чивундрам үндэсний номын сангийн захирал Бэйчи орлоо. Шинжлэх ухааны академийн түүх угсаатны зөн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Бэнх Чимэг болон эрдэмтэн судлаачид уншигчдын төлөөлөлд оролцлоо. Эдгээр бүтээл мэдээллийн сан 2023 онд байгуулагдсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр байгууллагын эрдэмтдийн 2 жилийн хөдөлмөр судалгааны үр дүн юм. Өнөөдөр одоо манай үндэсний номын санд маш баяртай сайхан үйл явдал болж байна. За Монгол улс орон даяараа тэмдэглэж байгаа Монгол бахархлын өдрийг угтаад бид бүхэн болвол энэ Монголын ноёд язгууртны гэрийн үеийн бичмэл гэдэг том одоо төслийнхөө анхны ботыг Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнтэй хамтарч одоо түүхийн хүрээлэнтэй хамтран одоо хэрэгжүүлж байгаа төслийнхээ хамгийн анхны ботыг дэлгэж байна. За энэ бол одоо бид бүхний Монголын хаад ноёд язгууртны гэрийн үеийн бичмэл гэдэг энэ бот бол одоо манай Алтан ургийнхны түүх, за дээрэс нь одоо Монгол бахархлыг бий болгосон ноёд язгууртнууд маань яаж ирэх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байсныг судалдаг судлаачдад бол маш хэрэгтэй гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна. За энэ бүтээлийг их барьж авахад одоо Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгээс гадна манай номын сангийн залуучууд, залуу судлаачид, эрдэмтэн судлаач залуучууд маань маш идэвхтэй оролцсон. Би бол номын санчдаараа маш их бахархаж байна. Яг тэгвэл бид Монгол улсын үндэсний номын сан бол Монголын оюун санааны сан хөмрөгийг эрдэмтдийн бүтээж бий болгосон бүхнийг хадгалж байдаг оюун санааны төв байгууллагын хувьд дэлхийн Монгол судлалын одоо төв номын сан болох юмсан гэдэг ийм хүсэл тэмүүлэлттэй ажилладаг. Тэгэхээр зөвхөн одоо номын санч гэдэг үйлчилгээний мэрэгжилтэн үйлчилгээ үзүүлдэг хүн төдийгүй эрдэмтэн судлаач байх ёстой гэдгийг бол бид илэрхийлж энэгээрээ ч одоо өнөөдөр ийм сайхан бүтээлээ одоо их барьж аваад байгаа да. Номын сангийн захирлын хувьд залуучуудаараа бахархсан хийж бүтээсэн бүтээлээрээ бахархсан ийм сайхан өдөр. Үнэхээр нэр Монгол бахархлын өдөр болж байна. Эзэн богино Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдрийг тохиолдуулаад Монгол улсын үндэсний номын сангаас нэгэн цогц үйл ажиллагааг зохион байгуулж нээлтийн өнөөдөр 18-ны өдөр хийлээ. За энэ бол нэгдүгээрт одоо Чингис хааны шууд угсааны Алтан ургийн ноёдын буюу одоо Монголын ноёд язгууртны гэрийн үеийн бичмлүүдээр эхний ботыг Халахын Түшэт хаан аймгийн төрлийн тайзнар гэсэн ном гаргасан. За энэний нээлтийг хийлээ. Энэ бол сурвалж судлалын одоо яг их баримтаа сайн чанартайгаар зурган файл болоод мөн одоо хөрвүүлэг тайлбартайгаар юм эрдэмтэн бүтээлийг хийсэн. За үүнийхээ нээлтийг хийлээ. За мөн давхар энэ гэрийн үеийн бичмлүүдээр үцгэлэн гаргасан. За энэ бол одоо Алхын 4 аймгийн хаад ноёд болоод за мөн энэ жил одоо 5 сард бас нэлээд Японд маш том хэмжээний Алтан ургийн ноёдын гэрийн үеийн бичмэл одлоо гэж шуугаан тариад байсан шүү дээ. Тэгээ энэ баримтын одоо Монгол дахь хувийн 2 нь номын санд хадгалагддаг. Тэрний нэгээр нь олон нийтэд бас танилцуулах үүднээс үцгэлэн гаргасан. За энэ үцгэлэнг бас хүмүүс ирж сонирхосоо хөгдөөцийнхээ үүхтүүх өвлүүлсэн энэ өв дурсгалуудын үс танилцаасаа бахархаасаа гэж Монгол бахархлын өдрөөр үзэгчдээс амжилтаасаа хүсье. За мөн Чингис хаан судлалын ном зүйн нэгдсэн мэдээллийн сан гэж номын сангаас их үтгэлийн юм цахин сан бүрдүүлсэн. Энийг одоо эрдэмтжлэгийн судалгааны байгууллагуудтайгаа хуваалцаж олон нийтийн хүртээл болголоо. Ингээд энд бас мөн Чингис хаантай холбоотой ном бүтээлийн дээжийг үцгэлэн болгоод танилцуулсан байгаа. Ийм 4 үйл ажиллагааг зохицоор нь өнөөдөр нээлтийг нь хийж танилцуулж байна. За сайн байна. Өнөөдрийн энэ үзэсгэлэнд бол манай хааны 8 хөргийг, иш хөргийг дэлгэн үзүүлж байгаа. За одоо нийт ердөө 8 хааны хөрг байдаг. За иш хөрг гэдэг бол одоо ямар учиртай юм бэ гэвэл одоо зөвхөн одоо ишилж одоо нэг жишг болж одоо хар зурх
тийм зориулттай одоо хөрөг гэж үздэг. Одоо энэ иш хөргийг одоо зураад одоо бус одоо тэр эзэнт гүрний бүх одоо буулан бүрт одоо явуулж тэгээд тэнд одоо иргэдтэй одоо албан хаагч нь одоо хаана ийм хүн юм байна гэдгийг мэддэг. Тэгээд одоо зургийг одоо хуул зурвал одоо зөвхөн одоо яг энэ байдлаар хурд зурах нүрийг бол одоо өөрчилж болохгүй. Энэ хувцс малгайг нь өөрчилж зурж болно. Хувц дүр бол яг зөвхөн ийм байдлаар зурх хэрэгтэй гэсэн учраас одоо энэ хөргүүдийг бол иш хөрөг гэдэг юм аа. Өнөөдөр одоо эзэн бог Чингис хааны одоо насан баярын өдрөөр одоо ингээд энэ одоо Алтуургийн одоо өөрөөр хэлбэл одоо Чингисийн одоо угсаа залгасан одоо 8 хааны иш хөргийг одоо бид нар ингээд хүндтэй залсандаа бас их сэтгэл хангалуун байна. Цоврал нам нь цаашд Сайн ноён хаан, Засагт хаан, Сэцэн хаан аймгийн ноёдын язгууруудын ургийн бичиглэлээр үргэлжлэн гарна. Монголын ноёд язгууртнуудын төрөл түүхийн нэгэн томоохон зохицолбор болгон бүтээхээр төлөвлөгдөж байна. Нийлтийн үеэр үзүүлсэн онцлог нэгэн үзмөрөөл Сэцэн хаан шолын угсаатны ургийн бичиг байв. Энэхүү бүтээл нь 5 антай гэрийн буйрны хэмжээтэй 5.8 метрийн голчтой дугуйн даван дээр Чингис хаан угсаатны 12 мянган хүний нэрсийг багтаасан бичмэл юм. Ийм хэмжээний ургийн бичгийг 2025 оны Японы Нараа хот дахь музейд дэлгэн үзүүлсэн нь олон улсын судлаачдын сонирхлыг татсан билээ. Үүнтэй адил 3 дурсгал Монгол улсад хадгалагддаг бөгөөд 2 нь үндэсний номын санд, 1 нь үндэсний төв архивт байдаг байна. Мөн өнөөдөр олон нийтэд нээлттэй болсон Чингис хаан судлалын ном зүй мэдээллийн нэгдсэн сан нь Монгол судлалын томоохон чиглэлийн нэгийг цахим хэлбэрт оруулсан анхны томоохон ажил болж байгаараа онцлог юм.